За өдрийн мэнд хүргэе. Ерөнхий сайдаа махны үн өсгөд та огцруулдаг. Одоо харин хүний амнаас алдсан сайдаа ямар арга хэмжээ авах вэ? Монгол улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн 2-2 дугаар зүйлд гэр бүлийн эрүүл тогтвортой байдлыг дэмжих хүүхдийн хөгжил хамгааллыг шинэ шатанд гаргана гэж тусгасан байна. Тэгээ хүн төвтэй хөгжлийн бодлого хэрэгжүүлж байгаа энэ үед Баян-Хонгор аймгийн Зэвсэг түвшний 339 дугаар ангид байлдагч амнасаа алдсан ийм маш харамсалтай хэрэг гарлаа штэ. Тэгээ 2027 оны хөгжлийн төлөвлөгөөнд цэргийн албан хаагчдын аюулгүй байдал, хүний эрх, сэтгэл зүйн дэмжлэг, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх ямар арга хэмжээ авахар тусгасан байна? Ямар зорилт байна? Тэгээ төрөөс хүн амын өсөлт гэр бүлийг дэмжих бодлого хэрэгжүүлье. Хүүхдийн хамгааллыг шин төвшөнд, шин шатанд гаргах юм зорилт тавьсан байж. Гэтэл өөр хүүхдээ цэргийн албанд эрүүл энх, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаад эрүүл гэж батлагдаад явсан хүүхдүүд нь амнаас эрүүл мэндийн дороотолд ороод байгаа эцэг эхчүүдийн хувьд бол энэ бол маш том итгэл аюулгүй байдлыг одоо суларсан ийм асуудал гэж. Тэгээ энэ бол батлан хамгаалахын яамд энэ салбарт чинь ер нь хяналт гэдэг зүйл байгаа мó? Хяналт байхгүй учраас энэ тэндгүү эрүүл саруул, айлын хүүгүүд эрүүл мэнд амнасаараа хохироод ирж шít. Тэгээ энэ асуудлыг яаж шийдэх чинь? Наран туяа гишүүний асуултанд хариулъя. За батлан хамгаалах салбарт буюу за өнгөрсөн хугацаанд бол үнэхээр одоо харамсалтай үйл явдал боллоо. Би үнэхээр их харамсаж байна. Батлан хамгаалахын салбарын бодлого үйл ажиллагаа, алдаатай удирдлагын дарамт шахалт, анги салбарын болон төрийн тусгай албан хаагчийн буруутай үйлдэлтэй холбогдоогоор тэр зэрэг хүү амиа алдсан хэрвээ тогтоодох юм бол хэн ч байсан хариуцлага заавал хүлээх ёстой. Үүнийг ус төржүүлж болохгүй. Батлан хамгаалахын салбарт бол өнгөрсөн жил орчимд бол маш олон ажлуудыг бол эхлүүлсэн үү гэвэл эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд бол батлан хамгаалахын салбар бол илүү сэтгэлтэй ажилласан гэж би бодож байгаа. Яагаад тэгэхээр сэтгэл зүйн хөдөлгөөнд бүлгүүд цэргийн ангиудад ажиллаж эхэлсэн. 10,000 орчим албан хаагч, хугацаа цэрэг болон тэдний гэр бүлд сургалтууд сэтгэл зүйн зөвлөгөө бол хийж эхэлсэн. Одоо бол хуулийн хяналтын байгууллагууд бол тэнд шалгалт хийж байна. Цаашдаа хяналтын тогтолцоогоо илүү сайжруулах бол зайлшгүй шаардлагатай байгаа учраас цэрэг айрмаа айдсаас чөлөөлөе гэдэг реформыг баталгаа хамгаалахын салбарт эхлүүлэх тодорхой үүрэг чиглэлүүдийг бол өгсөн. Хоёрдоо бол бид нар хяналттай дабл стандартыг нэвтрүүлэх буюу ангиудын камерыг тухайн ангийн дарга биш анжин штабын нэгдсэн төвөөс 24 цагаар онлайнаар хяндаг системийг эхлүүлэх гээд цахим хөгжлийн яам бол бусдын яамдуудыг оролцуулан ажиллаж байна. 3 дугаарт бол хиймэл оюун технологи суурилсан шинэ аргыг би нэвтрүүлнэ гэдгийг танд бас хэлье. Чанга яригч яаралтай тусламж дуудах тэр улаан товч гэдэг арга хэмжээг бол авч хэрэгжүүлнэ. Тэгээ ер нь бол зөвхөн IQ биш EQ гэж нэрлэдэг л дээ. EQ руу буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадвар гэсэн одоо арга хэмжээнүүдийг бол авч хэрэгжүүлнэ. Тэгээ ер нь асуудлуудыг засаж залруулад урагшаа хараад явж байгаа гэдгийг бас танд хэлье. За ерөнхий сайдад бол үнэхээр нэг гайхамшигтай зан чанар байна. Тэр нь болохоор зэрэг өмгөөлөг хамгаалах болвол ямар ч буруутныг, ямар ч авилгатныг өөрийнхөө бүр эрхийн доор өмгөөлж чаддаг ийм гайхамшигтай зан чанар байна танд. Тийм. Тэгэхээр зэрэг хүний амнаас алдчихад байхад та сэтгэлдээ ажилласан гэж хэлж байгаа шин яг одоо энэ хүүхдээ алдсан байгаа эхийн хувьд яаж тусах вэ гэдгийг та бодоорой. Таныг өвчтөе хэцүү байхад ээж нь ямар их шаналж байсан бол ард түмнээрээ шаналж байсан. Гэтэл тэнд нэг айлын хүү нас орчход байна. Тэгэхэд та энэ салбарын сайдыг сэтгэлдээ ажилласан гэж байгаа мó? Энэ салбарт үеийн үед цэргүүд амнасаа алдчихсан. Гэтэл одоо энэ сайд шин сэтгэлдээ ажилласан байхаараа 2-2 засгийн газарт улирч сонгогдоод шүн үүрээр албан ажлаа сүр дулаантай аваад исэн байж энэ сэтгэлдээ ажилласан болоод хүний амнаас эрсдэд байж байгаа мó? Одоо тэгээд энэ хүүхдийн амь насанд хэн хариуцлага? Газ ажлын хэсгээр шалгаж байна. Би дөрвөн байр сууриа хэлсэн шүү дээ. Үнэхээр энэ батлан хамгаалахын салбарын бодлого үйл ажиллагаа, алдаатай удирдлагын дарамт шахалт, энэ анги салбарын болон төрийн тусгай албан хаагчийн буруутай үйлдэлтэй холбоотойгоор тогтоох энэ амнасаа алдсан дэр нь би шалгалт явуулж байна.
Тийм учраас би хинтээж хариуцлага тооцно. Тэрэн дээр бол эргэлзэх зүйл байхгүй. Би хинтээж хариуцлага тооцно. Тэнд танил тал хэн байгаа нь үл хамааран. Би зэрэг хүн амиа алдсанд үнэхээр их харамсаж байгаа. Тийм учраас би холбогдох чиглэлүүдийг өгсөн. Шаардлагуудыг би тавьж байгаа. Тэгэхээр цааш та нар ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр нь 5 чиглэлийг хэлж одоо шахаж шаардаж ажиллаж байна. Та энэ асуудлыг бусад асуудалтай битгий ойлоо наарай гэж шүү. Та тэр хотмод дээр манай намын дотоод асуудал битгий ор юунд та их санаа зовтыг. Танд ер нь ичих нүүр гэж алгаа. Ерөнхий сайдаа. Ямар ичгүүргүй юм бэ та? Би хүний амь насны тухай асууж байхад та яахаараа хотын дарга, уус төржил танаа намын асуудлыг яриад байгаа юм. Танаа намын асуудал надад ямар хамаатай. Хүний амь нас эрсчээд байна шүү дээ. Төдийгөөс үдийг хүртэл байнгын хүний амь нас эрсцээр ирсэн энэ салбар сэтгэлтэй ажилласан байдлаасаа ингэж явж байгаа юм уу? Ингээд дахин хүн үхээд байж байгаа юм уу? Энэ бол үнэхээр гутамшигтай байна. Та бол юусаа харамсаагүй байна. Одоо энд яах вэ гэхээр та нар зүгээр нэг төрийн албан хаагчийг тэнд нэг байсан хүнийг халаал тэгэл хаана энэ хэргийг. Шат шатанд энэ босоо тогтолцоотой удирдлагч нь өөрөө шат шатаараа удирдах чадахгүй байгаа болоод өнөөдөр хүн өгч байгаа юм биш үү? Энд тэр хотын даргач нь байна уу? Танаа Монгол ардын нам надад ямар хамаатай. Би энэ үрээ алдсан их хүний өмнөөс энд би үзэл бодлоо үг үзлээ ард түмний үгийг хэлж гин. Би тэгээд наад Батлан хамгаалахын салбарынханд та нар яагаад энэ сэтгэлдээ нь ажиллахгүй байгаа юм бэ? Тийм учраас дараах 5 арга хэмжээг авч хэрэгжүүлээ гэдгийг хэлээд байна шүү дээ. Тэр цэргийн анги дээр байгаа камерыг яагаад тэр зөвхөн дарга нь хянаад байна? Нэгдсэн удирдлагын системтэй болго. Би холбогдох үүргүүдийг өгөөд арга хэмжээнүүд авч штэ. Би үнэхээр энд хэрвээ энэ нөхдүүдээс болоод ийм үйлдэл байгаа бол та нар энэ арга хэмжээг авч хэрэгжүүл дээрээс нь би та нарт одоо хариуцлага тооцно гэдэг хэлсэн. Тэрнээс биш та энэ асуудлыг битгий тэр нэг улс төртэй холбоотой. Дээрээс нь манай дотоод асуудал. Гэхдээ та л хэд хоног санаа зовоод уйлах гадал бөөн юм боллоо шүү дээ. Битгий хүний амь настай холбоотой энэ өөр асуудлыг хольж удаад байна. Гэхдээ та л харамсаад одоо хэд хоног л уйлан дугарлаа шүү дээ. Одоо болоо шүү дээ.